Сайн уу, Юна байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний сувагт тавтай морил. Аимшиг талхаас амьд гарч чадсан хүмүүс. Энэ төрлийн хүмүүсийг азан гисэн усуу хувтай гэж бид хэлдэг. Учир нь тэд аимшиг тосол гэмт хэрэг террорист халдлагаас маш гайхалтай тохиолдлоор амьд гарч чадсан юм. Ингээд аимшиг тослоос амь хэлтэрсэн азтай хүмүүсийн түүхийг сонирхцгоё. 2011 онд Хэти Шрэц хэмээх энэ эмэгтэй Калифорни Силбич хотын гоо сайхны салонд хумсаа бодуулах ээлжээ хүлээж байсан гин. Гэтэл гэнэтхэн хэн нэгэн учир зүггүй бодож эхэлсэн байна. ABC-гийн мэдээлж байгаагаар Скотт Дикари гэгчээр хүүхдээсээ болж шүүх хүрлийн үеэр хуучин эхнэр Мишель Брен эртэгээ маргалцсан аж. Тэгээд үш санан амийг нь хүнээхөөр төлөвсөн бөгөөд эхнэр нь тухайн үед уг салонд байжээ. Фернерийг бууцсныхаа дараа тэрээр дахин галлаж 2 минутын дотор 8 хүний амийг хороожээ. Энэ явдал болсноос хойш жилийн дараа Хэти Шрэц ярилцлага өгсөн байна. Тэрээр би pop гэсэн чимээл сонссон гэж ярьжээ. Хэти Шрэц амьд гарч чадсан ч тэрээр бууны суманд өртсөн аж. Миний зүрх гинэтхэн өвдсөн. Өөрийнхөө гарыг харсан чинь битүү цус болсон байсан. Сум гараар дамжиж цээжийг нэвт цолсон байжээ хэмээн тэрээр хэлсэн байна. 1970 онд Инес Тим Ромео Үхлийн байр хэмээх Бразилийн цэргийн 20 хангаас амьд гарч чадсан байна. Энэ бол Рио Жанейрогийн ойролцоох Петрополис дахь 20 ханги бөгөөд тэнд ирүүшүүлтийг туршдаг байжээ. Тэдүрт гарсан дэслэгч хуранда Паула Малия Исагийн ярьснаар Casa de Morte 20 ханги нь мэдээлэл авах зорилгоор хориглуудад хүч хэрэглэн дарамтлагдаг байжээ. Малия санаандгүй байдлаар энэ 20 хангаас суллагдсан бөгөөд 20 хангийн ажилчдад туслахаар болсон учраас түүнийг суллаж байгаа юм гэж хориглуудад хэлжээ. Өөрийн энэхүү байдлыг батлахын тулд Ромео машинд тайруулах ёстой байсан гин. BBC-гийн мэдээлж байгаагаар 1964-өөс 1985 оны хооронд 400 гаруй хоригдол амиа алдсан байна. Энэ бүсгүй Лос Анжелесын цуврал алуурчин болох Лофни Дэвид Франклин буюу Dream Sleeper-тэй таарад амьд гарч чадсан цорын ганц хүн юм. Бүсгүйг автомашины зорчигчийн суудалд сууж байх үед түүний цээж рүү буутсан байна. Түүнийг нэгэн намхан эрэгтэй хүргэж өгье хэмээн хэлэхэд тэрээр татгалцсан аж. Бүсгүйгээс татгалцсан хариу сонссон залуу хар арьсан хүмүүстэй илдэг байж огтхонч болохгүй юм гэж хэлгээд инартаа бодлоо өөрчилсөн аж. Энэ хэрэг гарснаас 30 жилийн дараа бүсгүй алуурчин Франклины эсрэг мэдүүлэг өгчээ. Тэрээр бүсгүйг бууцсныхаа дараа хүчнэдэж бүх үйл явцын бичлэгийг хийсэн байсан гин. Бүсгүйг зүгтгийг оролдоход тэр түүнийг зогсоохыг оролдоогүй бөгөөд зүгээр л машинаас түлхэж болгожээ. Шүүх хүрлийн үеэр энэ залуу таныг бууцсан гэдэгт та итгэлтэй байна уу гэж шүүгч асуухад тэрээр 100% итгэлтэй байна гэж хариулсан аж. Ингээд Франклин цаазын ял оноожээ. Хойд Ирландад 1970 онд протестант болон католикчуудын дунд томоохон хэмжээний өвмэн дэгдсэн байна. Хүмүүс нэг нэгнийхээ гэрт дайрч орон гэмтээж автобусанд хүртэл бие биерүүгээ будаж байсан юм. Хамгийн амжилт үйл явдал нь Кингсмилийн аллага байжээ. Урьд шөнө нь католик шашинтай 6 хүний амийг хороосон учраас үүний хариу болгож тэд довтолсон аж. 1976 оны 1-р сарын 5-нд Ирак гэгчээр 11 протестанттай автобусыг зогсоож бүгдийг нь нэгийг жигсааж байгаад буджээ. Тэрээр 1 минутын дотор 136 сумыг дуусгажээ. Эндээс Алан Блэкл амьд гарч чадсан бөгөөд түүний амь насыг эмчнэр аварчээ. Тэрээр 18 удаа будалсан аж. 2016 оны 12 дугаар сарын 14-нд Исмарк хотын оршин суугч Ахлахангийн охин чулуу хагарсан мэт чимээ сонсоод сэрсэн байна. Тэрээр үнийг зүуд гэж боджээ. Харамсалтай нь байшин дэлбэрч түүний ээж болон хойд эцэг нь нас барсааж. Дэлбэрэлтийг цагдаа нар азгүй тохиолдол гэж үзэж байгаа боловч шалтгааныг нь тодорхойлж чадаагүй байна. 26 настай Ребекка Катлер болон түүний 3 хүүхэд аимшигт халдлагад өртжээ. Түүний найз залуу болох Майкл Сайкс энэ хэргийг үйлдсэн аж. Өглөөний 10 цагийн үед Ребекка хүүхдүүдийн эцэгтэй холбоотой байна хэмээн Сайкс зуурлаж, Катлер болон түүний 2 охиныг хутгалжээ. Охидын нэг нь ойтой, хоёр дахь нь 4 сартай байжээ. Үүнээс гадна тэрээр 2 настай Миракл охиныг 11 удаа хутгалсан байна. Энэ бүхний дараа Майкл ээж рүүгээ залгаж, өөрийн хийсэн хэргийг хүлээсэн учраас цагдаа нар түүнийг шуурхай баривчилжээ. Харин бяцхан Миракл охин амьд гарч чадсан байна. Одоо та нартай Холливуудын киноны бодит хөлбөр болох үнэхээр амьд үлдэх боломжгүй нөхцөл байдалд орсон ч ер бусын хүчээр мултарч чадсан хүмүүсийн түүхийг үргэлжлүүлэн хүргэе. Цутомо Ямагучи 1945 оны 8-р сарын 6-ны өглөө Хирошима хотод Японы тэнгисийн цэргийн инженерийн томилдоор иржээ.
Тэр өдөр Америкийн онгоц тус хотод атомын бөмбөг хайсан юм. Ямаагүй ч бөмбөгөөс нь тесрэлийн голомтоос ердөө 3 км-ийн зайд байжээ. Тесэлгээний долгион түүнийг хол шидэж, хүнд түлэгдэлд үлдээж, түр зуур харлахан болгосон байна. Гэсэн хэдий ч залуу амьд үлдэж, маргааш нь төрлөх Нагасаки дэх гэр бүлдээ буцаж очихоор шийджээ. Цутоми дараа нь бүхэл бүтэн хотыг хэдхэн секундын дотор устгаж чадах шинэ үхлийн зэвсгийн талаар бусдад ярьжээ. Гэтэл 8 дугаар сарын 9-нд тэнгэрт танил туяа дахин гарч ирэв. Энэ бол хэдэн 10,000 хүний амьд хүрсэн 2 дахь бөмбөг байв. Азар Цутомо Ямагучи дахин амьд үлдэж 93 нас хүртлээр амьдарчээ. Аарон 2003 онд Блюшний хавцалт гаданд авирч байв. Ууланд авирах хоббитэй түүний хувьд энэ аялал энгийн өрнөх ёстой байсан ч хавцал руу халтарч унаад нуранх бул чулуунд гараа даруусны улмаас 127 цаг үргэлжилсэн там болон хувирчээ. Тэрбээр гараа том чулуунд даруулж хавцлын хананд шагагдан гацав. Мултрахыг ихэд хичээсэн ч гар ногт хөдлөөгүй аж. Гарч чадалгүй хэдэн өдөр өнгөрөхөд Аарон амьд үлдэхийн тулд гарнаасаа салах хэрэгтэйг ойлгов. Оюун бодолтойгоо ихэд зөрчилдсөний эцэс гараа тарихаар шийдсэн боловч түүнийх утга гар тарих хэмжээний эргүү болохыг мэджээ. Улмаар хувь заяандаа даатгаж бууж өгсөн аж. Гэнэт түүнд чулууг ашиглан гараа хөшөж хуглах санаа төрсөн байна. Инхүү хугалсныхаа дараа холбоотой үлдсэн арьс мөгөөрс журмсыг нь хутгаараа тасцсан байна. Бүтэн 5 хоног хагас өдрийн турш хавцалт гацсан тэрбээр эцэст нь чулуутэй болон гарч ирэхэд хүмүүс түүнийг олж аврагдсан юм. Энэ явдлаас хэдэн жилийн дараа Аарон 127 цаг хэмээх уран сайхны кино хийхэд нь кино продюсерууд тусалсан билээ. 1972 оны 1-р сарын 26-ны өдөр Копенгагенаас Белград хүрэх Югославийн нислэгийн үеэр Чехийн нутаг дэвсгэр дээр онгоц гэнэт дэлбэрч тухайн үед 22 настай байсан Весна 10 км өндрөөс унжээ. Аврагчид Ослын газар ирэхэд төвхлийнх нь өсгийг хугарсан онгоцны өвчлөгч харагдсан гэдэг. Гэвч тэрбээр маш их хэмжээний цус алдаж, гавлын ясанд цуурч, сээр нуруунд 3 газар хугарснаас гадна хэд хэдэн бэртэл авсан байсан бөгөөд 3 хоног ухаангүй байсан юм. Хэдийгээр гол бэртлүүд үхлийн аюултай байсан ч биеийн байдлын докторчиж амьд үлдсэн юм. Весна Влович 10,000 м буюу хамгийн өндрөөс шүхүргүй унаад амьд үлдсэн хүн хэмээн Гиннесийн номонд тэмдэглэгдэн үлджээ. 2013 оны 11-р сарын сүүлээр Нигерийн ойролцоо Атлантын далайд усан онгоц сүрчээ. Аврах багийнхан онгоцны зорчигчдыг тэр дорн шуурхай эрен хайх боломжгүй байсан гэн. Учир нь Африк даяар хүчтэй далайн шуурга болж байжээ. 2 хоног хагасын дараа шумбагчид хохирогчдын зүгцийг хайж байтал усан дотор өөдөөс нь нэг залуу сэлж ирэхэд тэд ихээхэн гайхсан аж. Амьд гарсан азтай залуу бол Харрисон Океана гэгч ирэм. Тэрээр 30 метрийн гүнд 62 цагийг өнгөрүүлсэн байна. Харрисоныг төхөөрөмжийн өрөөнд байх үед далайн шуурга болж усан онгоцыг ус нөмрөн авсан гэжээ. Жижигхэн онгоц маш хурдан живж эхэлсэн бөгөөд Харрисон усан онгоцон дэх агаарын халаасыг олж тэнд орж сууснаар амьд үлдсэн аж. Ингээд түүнийг аврагчид олжээ. Худалдааны хүлэг онгоц сүрж усанд живхэд Лим онгоцноос салсан жижигхэн хэсэг дээр 4 сар амьдарсан байна. Азар Лим онгоц сүрхээс өмнө хэд хоног хэрэглэх лаазалсан хоол ус авч чаджээ. Түүний түүх яагаад онцгой вэ гэвэл тэр баг зэрэг усны дутагдалд орсноос өөрөөр ямар нэг хүнд өвчин осолд ороогүй байна. Харин энэ явдлаас хойш тэр 133 өдрийн турш эзэн түүхий загсыг маш ихээр үзэн яддаг болсон гин. Онгоц бол хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл юм. Учир нь онгоцны осол бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулбал өдрийн мод шиг байдаг. Гэсэн хэдий ч Остин Хийч гэх залуу нэг бус удаа онгоцны осолд орсон байна. Анх 2003 онд түүний аав нь гэр бүлийн гишүүдээ жижиг онгоцон суулгаж аваад өөрөө жолоодон агаарт хүрсэн байна. Харамсалтай нь түлшний тооцоог буруу хийснээс болж газар унжээ. Остины ээж, ах, эгч нар амиа алдсан бөгөөд аав нь түүнийг гартаа тэрэн шатаж буй онгоцны сэгнээс гаргаж ам гарчээ. Хоёр дахь тохиолдол нь 2011 онд болсон бөгөөд Остин Мичиганы их сургуульд элсэн орж орон нутгийн сагсан бөмбөгийн багт тоглохоор бэлтгэж байжээ. Тэрээр аав хойд их хоёрынхаа хамтаар онгоцон сууж дараагийн тоглолт болох газар руу ниссэн байна. Тэгтэл тэр онгоц сууж Остины аав хойд ээж хоёр амиа алдсан бөгөөд өөрөө бараг 2 сар комд хэвтжээ. Азар Остин айжмаар идгэрч удалгүй Мичиганы сагсан бөмбөгийн багт орж чадсан байна. Сувагтай минь хамт байсан танд баярлалаа. Лайк болон subscribe дарж сүгийн маань дэмжээрэй.